влог. За өнөөдрийн влог энэ хөдөө влог. Хай. За өнөөдөр бүгдээрээ манай Лил хотоор явъя. Лил хотоор явахгүй энэ хүнээр л явах. Эхлээд юм байд юу. Тэгээ энэ бүр гол харлаа уурах гэдэг шүү. Cheers. Чиний хэл өсөө ихтэй юм шүү. Яа ямсаа даа. Энэ cold brew юм уу? Яг адилхан биш. Тэр сая бариста мэдгүй юм шүү. Юу гэдлаа? Шүдэфора юм шүү гэдсэн шүү. Тийм үү? Тийм. Тэнийг юм шүү. Мэдгүй юм шүү. Тэр идж байгаа юм. Saumon cheese. Монголоор салманы юу гэдэг ямар загас гэдэг? Яргаа биш юм. Яргаа загастай. Cheeseтэй, бислэхтэй. Талах гэнэ. Асуултаа энэ дэр бичсэн шүү. Хойл нь манах шиг эхлэв. Дахиад чангал. Хай. Би тэгээ Францад явсаар л тэгээ өнөөдрийн vlog slash одоо баг интервью гэх юм. Тэрүүгээр би тадарт найзаагаа танилцуулах чинь. Тэгээ манай хар багийн 12 жил найзалж байгаа манай найз эндээ хамгийн хурж болохгүй шүү. Тийм. Sorry. Тэгээд бас сонирхолтой юм болов уу гэж бодсон. Яагаад манай найз амар мундаг. Шүдний эмч болох гэж байгаа. Дараа жил доктор болно. Энэ найзаагаа танилцуулна гэж бодсон. Яагаад одоо ингээд үзэж байгаа залуу оюутнууд эсвэл тийм мэргэжлээс сурыг гэсэн хүүхдүүд айгу сонирхох бах. Тэгээд би хэдэн асуулт бэлдсэн. За. Тэгээд тэр асуултанд хариулгаад хоёулаа гоё юм. Давай тий гоё юм. Охтуудын тэгтээ бас тийм хүнд хэрэгтэй. Ингээд чиний мэргэжлээ, чиний хувь баггүй юу гэх. Машруу. Згсгснээ гадаад байгаа. Тэгээд чиний хувь одоо энэ олон жил сурсан үг чинь бас танилцуулъя тий. За, эхнээс бол зүгээр ингээд товч танилцуулах. За намайг Солонгоо гэдэг. Би одоо 24 настай. Тэгээд Францд ирээд 7 хагас 8 тад ирж исэн. Тэгэхээр бараг 15 6 жил. Тийм шүү дээ. Болсон. Хар багаас л тий. Тэгээд Францд ер нь багасаа сурсан. Тэгээд анх ирээд бараг 1-р ангиас сурсан. За тэгээд яагаад шүдний эмч гэсэн мэргэжлийг сонгосон бэ? Шүдний эмч гэхээсээ илүү намайг баг байхаас л эмч бол одоо айл гэртнийг эмч хэрэгтэй эмч бол гээл ингээл чихэн ингээл тэр нэгээ сонсогдоол ингээл яваад байдаг гэсэн. Тэгээд би угаасаа өөрөө ингээ бодоод шүдний эмч юу н аюу гоё юм байна гэд өөр амин багасаа тэгж бодсоохгүй. Сургууль тухайн юмд хахад стаж хийдэн штэ. Одоо тухайн юм дадлага анги тий. Дадлага хийдэн штэ. 9-р анги. Тий 9-р ангидаа ингээ дадлага хийдэхгүй бид нар одоо мэрэгжлийн одоо юм ингээ танилцуулга маягийн одоо хүүхдүүдэд ажил дээр ямар байдаг вэ? Гэхдээ би манай найз ээж нь шүдний эмчгээд тэгээ тэднийд очиж хийж үзчихсэн байхгүй юу. Тэгэхэд надад амар гоё санагтаад ингээ цэвэрхэн ялангуяа эмэгтэй хүмүүс юм болохоор ингээ амар гоё санагтаад тэгээ амар гоё 50 зав ингээд намайг ирэнгууд ингээл амар гоё чихэр боо ингээл худалдаад аваад надад өгөөл. Би бүр амар 50 нэг юм ингээ хүнээ авчаал дундуур нь паузтай тэгэл амар цэвэрхэн тэгээ начаа ямар гоё ингэж бодчихсан. Нэг өөрөөр ажилласан. Тэгэл би ер нь за шүдний эмчл болох юм байна гэж бодсон байсан. Тэгээ угаасаа анх Лил дээрэл тэгэл за шүдний эмчээр явъя гээл тэгсэн чи угаасаа шүдний эмчин ч арай бус эмчтэйгээ бодвол арай бага жилтэй юм билээ. Тэр нь ч айгүй гоё таараа тэгэл сурах жил нь. За тэгээд чи сая 10 жилээсээ нөгөө дадлага хийгээд дуртай ер нь болъё гэж бодсон гэж байна шүү дээ. Тэгээд чи 10 жилийн мэдээж төгсгөөс өмнө нөгөө Францд ийм 3 өөр төрлийн анги байдаг. Тий. Гэхдээ тэр нь одоо байхаа болсон. Одоо байхаа болсон. Тэр үед байдаг байсан. Тий. Тэгэд тэр үед Солонгоо болохоор ийм математик, тоо, физикийн анги байсан. Тий, хим физик. Тэгээд ер нь тэгээ шүдний эмч ингээд тэ болын ангаах руу оръё, эмнэлгийн сургууль руу оръё гэхий чи ямар хичээлүүд дээр илүү төвлөрсөн шалгалтаа өгж байгаа. Анагаахын эхний жилд ороод тэгэхэд физик юм бүр амар их орж байгаа байхгүй юу? Хамгийн ихтэй биологи ингээд энэ гурав бүр хамгийн их үзэж байгаа хичээл нь. Тэгээд дараа нь 2 дугаар семестрийн статистик гэдээ ороод ирж байгаа байхгүй математикийн бас юунууд статистик гэдээ бас нэг өөр нэг хичээл. Ер нь бол энэ дөрвөн хичээл дээр л амар төлхөө анхаарах хэрэгтэй.
суурь нь айгүй сайн байх хэвээр. Тэгжээж ер нь дараа нь орж байгаа юм ингээ хурдан ойлгох. Их сургуультай. Мэдээж чи Монголоос ирж байгаа хүүхдүүд зөвлөж чадахгүй. Тийм. Яг л өөр шүү дээ. Тийм айгүй өөр системтэй. Яаж ирэх мэрхийн нь сог хэлж мэдэхгүй. Гэхдээ энд нөгөө 10 жилдээ сурж байгаа хүүхдүүд байгаа шүү дээ Монгол хүүхдүүдээс. Тэднэрт чи одоо зөвлөхөд те яаж аплай хийх үү? Тэгээд ангаахын орсон жилдээ ууса бүх хүүхдүүд нөгөө нэг препа ордон шүү дээ. Одоо монголоор юу бэлтгэл бэлтгэл анги гэх юм. Бэлтгэл анги гэх юм давхар тийм хажууд нь те тэр хэрэгтэй юу те. Тэгээд тэр эхний жил 2 жил ямар байсан гэл те тэрийг. Тийм лицейгээс одоо лицей гэдэг чи одоо юу шүү дээ. 10 жил 12 дугаар ангитай гэсэн үг. 12 дугаар ангиа төгсөхөөс өмнө бид нэр нөгөө сургуулаа сонгодог байхгүй юу? Анагаахын сургууль яг хөө зөндөл байгаа л та Францд. Гэтэ миний байдаг хотын хамгийн ойрхон байсан том хот нь нөгөө систем нь өөрчлөгдсөн байсан байхгүй юу? Анагаахын хичээл орно, хажууд нь минөх гэж жижиг гээд одоо хэрвээ тэнцэж чадахгүй бол тэр хүүхдийг одоо юу ч үлдээхгүйгээд одоо юу гэх юм хуулийн хичээл тэгээд нийгэмлэг гэх тиймэрхүү хичээл ингээ ордог байсан байхгүй юу? Би тэгээд тэрийг сонирхоогүй байхгүй юу? Зүгээр л ангаахаа л үздэг тийм сургуульд ормоор байна гэдгсэн чи тэр нь лийл байсан байхгүй юу? Тэгээд лийл аюу том сургууль гээд тэгээд би за тийшээ орё гээд яг манайхаас амар хол. Тэгээд би лийл рүү ирээд тэгээд тэр нь болохоор пассес гэдэг нэртэй. Тэр нь болохоор ганцхан анагаахын хичээл орно. Яг хэрэгтэй хичээл нь орно. Өөр тийм янз бүрийн хичээл орохгүй. Тэгээд би тэрэнд хүсэлт гаргаад би ч амар хол юм чинь намайг бараг авахгүй байх гэж бодчихсан байхгүй. Би амар тэнэг тэрэнд ороод тэгээ өөр нэг л газар ингээ хүсдэг. Хоёрхан газар хүсчихсэн юм аа. Уул нь 10 сургууль явуулсан. Зөндөө газар руу явуулж болно. Тэгээ би тэрийг ингээ хүссэн байсан чинь намайг ингээд хүлээлтэнд оруулсан байсан байхгүй. Листатонд. Тэгээд би за бараг худлаа юм байна да гэдгсэн чинь маргааш нэг дөрөвт явждаг байхгүй юу? Нэг хүлээлтнийхээ өмнө. Тэгээд за орчих юм бах та гэл өдөр нь дахиад харсан чинь 2 болцсон. Тэгэл за би бараг орчих юм гэсэн чинь оройн харсан нэг намайг авцсан гэд. Тэгэл юу баялаа. Би хааж ир тэлээх үзээ тийчээ хүсэлт гаргасан. Хааж ир би тэнцээ амар том сургуульд орчлоо гэсэн чинь хааж хаана гэсэн чинь тэнд гэл гэсэн чинь. Бэ тийм болов гэд тэгээ бодож нэрээ би аав ижээс амар хол явах юм биш. Тэгтээ нэг бодоогүй. Тэгэл лийл дээрэл эхнийхээ жилд ороод давхар нөгөө нэг юу авч болох уу гэсэн штэ препа. Бэлтгэл анги. Тэр нь амар чухал. Ер нь бол тэр дорох юм бол амар чухал. Ягаад гэвэл яг зүгээр 10 жилээсээ ирэхээр хүүхэд ямар ч мэдлэг байхгүй. Их сургуулийн мэдлэг байхгүй. Тэгээд яг хөө дээр ах ихчтэй бол хилээд өгсөн байгаа. Тэрнээс надад тийм байх юм чи бүр ямар ч мэдлэггүй байсан. Яаж бэлтгэх ёстой юм, яаж хичээлээ хийх ёстой юм. Тэгвэл нөгөө нэг гэрийн даалгавар малгурж байхгүй болчихж байгаа шүү дээ. Хүүхд өөрөө л хичээлээ. Нэг ганцаараа ингээд баг хүлд орж байгаа хүүхд чинь юу ч хөө. Тэгээд тийм газар нь болохоор ингээд хүүхдүүдийг арай жоохон чиглүүлээ тий. За өмнөх шалгалтнууд дээр ийм ярьдаг байсан. Энэ дээр анхаараарай. Энэ хичээлээ ингэж хийнэ гэдэг ч юм уу тий. Ягаад гэвэл тэр чинь нөгөө давхар хичээл орно. Бид нар нөгөө нэг яг сургуультай болохоор 2хан шалгалт өгдөг байхгүй юу? 12 сард эхний семестрийн нэг шалгалт, 5 сард 2 дугаар семестрийн нэг шалгалт. Тэрнээс нөгөө нэг дундын явцын шалгалт малгалт гэж байхгүй. Тэгээ тэр хоёрын дүнгээр л тэнцвүүгээр шийднэ. Тэгээ тийм учраас нөгөө нэг хүүхд ингээ бэлтгэхийн тулд өмнө ямар шүү шалгалт ирдэг нэгдийг хийгээд үзчих юм бол арай сэтгэл санаанд ч амар иймэрхүү юм ирдэм байх гэх тийм шалгалтуудын нөгөө нэг экзампл орж ирнэ. Одоо бид нэр тэр дундаа одоо юу гин тэр давталх нэг 100 хүүхэд байлаа гэхэд тэр 100 хүүхэд шалгалтаа өгөөд бас ингээд чигсаадаг байхгүй юу? 100 хүүхдийн за би 20-т явж гин тий 100 хүүхдийн 10-т явж гин гэх юм бол 3000 хүүхэд төржээд би хэдд явах ингээд хальт ингээд бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл манай сургууль чинь дунджаар нэг 3300-аас 3500 жил болгоо ордог. Тэгээ тэндээс нь эхний 300 эмчээр сонгогдоод тэгээ дараа чинь 80 шүдний эмчээр сонгогдоод тэгээд ингээ 200 кине миний бариач ингээ явдаг. Тэгээд тэгэнгүүт тэр шалгалтанд бэлдэж одоо тэр давтлагууд нь бэлдэж өгөх амар гоё заяа. За би энийгээ чадахгүй байгаа юм. Ингээ ядаж ингээл асуулт ирэхэд би угаасаа энийг шийдлэг юм биш нэгэ хийх хэрэгтэй юм гэж бодох хэрэгтэй байхгүй. Тэгээ бас багш нар нь дандаа дээдлийн курсын оюутнууд урд нь тийм үзсэн. Тэнгууд л аюу ойлгохдохоор тайлбарлаж өгнө. Угаасаа өөртөө тийм яг тэр үе дээр нь байж үзсэн юм чинь ингэж тайлбарлуул эднэр ойлгоно гэдэг юм. Тэгээ миний үед тийм шалгалт орсон гэдэг бас ингээд жишээтэй ярьдаг болохоор тэр. Үнийн тал дээр угаасаа Франц чинь биднэрт одоо нөө төлбөргүй шүү дээ. Гэтэ препа чи төлсөн шүү дээ. Тийм яхаа Франц дээд сургууль нь болохоор үнэгүй.
Яг өнгөө чи зүгээр нэг бид нар энд амьдарсан төгссөн хүмүүс бол өнгөө тэрээс Монголоос гадаадаас ирж байгаа хүмүүс үнтэй. Гэтэ бас гайгүй бусд орныг бодвол гайгүй үнтэй. Янз бүр. Миний авсан нь болохоор би хамгийн хямдхан авчихсан. Жилийн тэр чинь нөгөө юунаасаа бас шалтгаална. Яг ямар хичээл суух уу, шалгалтаа авах уугүй юу гэд. Жолооны курс шүү. Яхаа би болохоор бүх хичээлд нь суун. Тэгээ шалгалтаа ингээ бүх юмыг авч байгаа байхгүй. Тэгээ тэнгууд тэр чинь нэг жилийн 1800 2000 болчихсон. Хамгийн хямдхан нь. Тий хамгийн хямдхан жилийн еврогоор 1800 2000 евро. Нэг төгрөгөөр 6 сая төгрөг. Бараг илүү юм шүү. Би чи жил явлаа 2 жил явлаа. Би эхний жилдээ болохоор тэгж тулсан байхгүй. Тэгээ хоёр дахь жилд нь болохоор би хичээлээ аваагүй байхгүй. Зүгээр шалгалтаа аваад. Тэгээд тэр нь болохоор 1200 байсан баг. Бас уу. Тийм бас жилийн. Гэтэ яг хөө тэр өөр давуу тал нь юу вэ гэхээр нөгөө нэг давтлагын өрөөнүүдтэй том ингээ барилга байхгүй одоо ингээ. Тэгээд тэрэн дээр очиод хичээлээж болдог. Одоо номынсаа ашиглахгүй тэнцээ очиод хичээлээж болдог. Тэгэхээр тэр нь амар яг л бид нар бүгдээрээ ингээ түлхүүртэй 24 цаг тийм хонж моноод гэсэн тийм зарим хүмүүс хонж моноод. Гэтэ яг хөө аларм таалтаа бүр яг нэг хэдэн цаг өнгөрч. Тэгээд түлхүүртэй өглөө 7-оос сонгодог хаа тэр нь. Яг аларм зогсдог. Тэгэл бид нар чи өглөө 7-оос очиод түлхүүрээ яагаад тэгэл орой нэг 11 мэгэл тартдаг гэсэн. Явдаг гэсэн. Тэгэхээр зүгээр мөнхийн тэндээ байсан. Йоо тий 2 жил бол би зүгээр л тэнцээ амьдрсан. Гэхдээ зүгээр л унтах гэж ирдэг гэсэн. Тэрээс зүгээр л унтах гэж ирдэг гэсэн. Эхний жилийн чи оюутай амьдрал яг ямар хөвшилттэй одоо ямар дадал зуршилтай юу н өдөр тутмын чинь амьдрал юу байсан. Чи баг унтдаггүй өглөө 5 цаг багсад байж эзэн байсан. Тэр бол амьдрал биш байсан гэдэг байна. Харин тий. Гэхдээ одоо ингэ бодонгод би хүртэл ингэ амар юу. Тэрийг бодонгод бүр амар эмоцтой болдог байхгүй. Энэ яа тэр сог чи санаж л ингэ өсөж угааларсан гэдэг энэ бүр ингэ амар том юутай болцсон байсан. Тэгээ чи бүр ингэ ядраад тий миний энэ тохоо мохооч ингэ эвэртэй заяа. Ингэж нөгөө тохон дээр ингэж тавьсаар байгаа хичээлээ ингэж юм харсаар байгаа ингэ эвэртэж мэвэртэж. Чи тэгээ надад өөрөө анзаараагүй байсан юм зү. Тий. Тэгээд миний хараа мараа бүр амар муудаа дандаа ингэ ойроос юм. Тэр дандаа хомхоод болоцсон явчихсан чи. Ядарснаас болоод. За яг эхний жил ингэ сэтгэл зүг амар бэлдэх гэсэн. Хизээч нэг тийм ингээл гоё юм гэж ирж болохгүй сэтгэл зүг амар бэлдэх гэсэн. Би нэг жил төвчих хэвээр. Би нэг жил одоо юу гэх юм өөрөөгөө ингээд даачлаад юуч байсан ингээд төвчээд гарах хэрэгтэй гэж бодох хэрэгтэй. Би эхний жилийн амар бассан юм аа. Яагаад? Нөгөө нэг сургуультай нэг арай гайгүй ингээд сураал болцсон болохоор нэг л адилхан юм бодцсон. Ингээд за ингээд сурцсан байхад гайгүй дээ. Тийм ингээд болчих бах та. Хамгийн хэцүү юм нь юу вэ гэхээр нөгөө хүүхэд болгон одоо манай ингээд дүүн гарахтаа нөгөө нэг 10 авах юм бол тэнцэн ч юм уу 15 авах юм бол тэнцэн гэсэн юм байхгүй. Зүгээр л чагсаалт хүүхдүүдийн онооноос хамгийн их оноо авсан нэгт орно. Тэгэхээр хүүхдүүд хэр их бэлдэн чи төдий чиний тэрнээс их бэлдэх хэрэгтэй байхгүй юу? Чи нөгөө нэг конкурс болчихж байгаа байхгүй юу? Хоорондоо уралдана. Тэгээ хүүхдүүд чинь бүр ингээд дайсан шиг л байдаг гэсэн. Нууцаар юм хийдэг ч юм уу тий. Эсвэл юм авах юм бол ингээд хилдэг ч юм уу тий. Ер нь яг нь найзууд хоорондоо зүгээр л өөр хүүхдүүдтэй тий. Харахтаа дандаа л энэ миний урд харчих үү нэг тийм байдалтай ингээд харж мардаг. Тийм биз. Яг ихний жил би очихдоо ямар ч хүн бүхгээс хүн таньдаггүйсэн чи ямар ч найзгүй энэ хотод таньдаг монголч хүн байхгүй. Тэгээл би эхний яг 12 сар хүртэл дандаа ганцаар хичээлээсэн. Яг нэг хальт нэг дадлага дээр таньдаг найзуудтай болсон гэхдээ нэг тэгж амар тутан биш. Тэгэл ганцаар хичээлээдэг гэсэн. Тэгэл би за хүүхдүүд хичээлээгээд байгаа юм чинь яг өглөө нэг 8 гэж очиод тэгэл орой 10 марав гэж хараал. Гэхдээ юу яг хичээлээ хийхдээ дундуур нь пауз маус их авдаг ч юм уу тий эсвэл за гайгүй хоолой идэхдээ нэг 30-40 минут иддэг ч юм уу тий ингээд жоох ингээд айгу тий ингээд удаан ингээд сунжраад байгаад байгаа байхгүй. Тэгээ хамгийн гол эхний 1-7 хоног би нөгөө нэг метрогоо ч мэдгүй автобусаа ч мэдгүй амар цаг алдаад өглөө явахдаа буруу юмд нь сууж мол орой явахдаа алхаж хааж мараа яаж явах юм мэдгүй. Тэгэж эхний 7 хоног цаг алдангууд эхний 7 хоног хичээл их цаг алдчихж байгаа байхгүй. Тэг баг ингээд хоцрогдолд орчиж байгаа байхгүй. Бус хүүхдүүд ингээл амар хийгээл эхэлсэн байгаа шүү дээ шууд эхнийхээ өдрөөс. Тэгээд би эхний жилээ угаасаа үлдэрсэн шүү дээ. Би эхний жилдээ 3000 хүүхдээс нэг 1000-д ороод тэгээд эхний семестр дээ шүү дээ. Тэнгуудлаа би заа ингээл угаасаа худлаа юм байна гээл тэгэл амар уйлж уйлал. Тэгсэн чи ууг нь бол би хичээсэн бол чадах байсан юм лээ. Тэгээд тэгэхэд ингээл адилхан ингээд туслах хүн байхгүй байсан учраас ингээд мэдгүй. Тэгэл 1000-д орсон заа худлаа гээл. Тэгэл би ингээд нэг амар хичээгээгүй. Тэгсэн чинь 1100-д орц хүүхд хичээгээд
ингээд дахиад ингээд шүдний юмд орчиж байгаа байхгүй 2 дугаар семестртээ. Би тэрийг мэдэхгүй. Тэгээд үлэр ваа эхний жилдээ 2 дугаар жилдээ болохоор би тэгээ шууд өөр үзэж байгаа юм чинь. За одоо ингээд эхнээс нь эхний өдрөөс нь авахулаад гэл шууд өглөө 7-оос орой 11. Өглөө 7 заримдаа 11:30. Тэгээ өдөр цай идэхдээ бид нэр яадаг гэж хоолоо идэв. найзуудтайгаа 10 минут өсрөл 10 минут. Амар хурд идэн зэ. Тэгээл шууд буцаал ороод тэгэл дунд нь ингээд пауз гэсэн юм байхгүй зүгээр ингээд хичээлээ ингээд цээжлэхдээ би ингээд жоох алхахдаг байсан байхгүй коридороор. Гэхдээ таарж марах юм хаа маа хичээл нэг тэгэл нэг тийм. Тэгэл орой арай л шүд амаа угаагаал. Тэгэл уусаа хоолоо гэртээ бэлдээл авч яваал тэгээд энэ чинь идэл тэгэл ирдэг гэсэн. Ерөн сэтгэл зүй амар. Өвөл мөвөл чинь тэгэл амар хэцүү шүү дээ. Орой амар их таранхуу болчихно. Өглөө гэсэн гарахад өглөө харанхуу. Сургуулиас гараад ирэхэд харанхуу. Тэгээд манай давтлагыг сургуулийн хажууд болохоор амар амарх. Тэгээд өдөр 4 цагийн хичээл ордог гэсэн. Гэтэ хамгийн гол нь тэр 4 цагийн хичээл чинь бүтнээр нь чийжлэх хэрэгтэй байхгүй. Одоо багш А гэж нөө А гэдэг нь хүртэл чийжл. Дэвтэр дээр бичиж авахгүй шүү дээ. Тий. Компьютер дээр ингээд шивдэг байсан. Тэгээд би компьютер дээр амар удаан бичдэг. Тэгээд тэр мэрийг бас бэлдэх хэрэгтэй бил. 10 дугаар жилээс 10 жил байхдаа л ингээд компьютер ашиглаа сурах хэрэгтэй. Тий. Янз бүрийн тийм ноут мод ингээд Word зүйл ашиглаа сурах хэрэгтэй байхгүй. Эсвэл нөгөө багшийнхаа хэлж байгааг одоо өөрийнхөө дуршлаад бичих юм уу тий. Тийм аргуудаа эхлээд олцсон байх хэрэгтэй. Би бол барыг тэгэхэд л анх компьютер дээр ингээд бичиж байгаа юм чинь. Тэгэл бичих гол ингээ амар удаан заяа. Тэгээ за болигээд би дандаа ингээ гараараа бичдэг бол цагаан А4 заасан дээр. Тэгээ тэр нь илүү урд байгаа юм. Дандаа. Тэгээ тэр чинь нөгөө хичээлдээ сууж болохгүй гэж байдаг байхгүй юу? Хүүхдээ өөрийнх нь дур. Би бол бүх хичээлдээ суудаг гэсэн. Яагаад л нөгөө нэг багш урдаас хараад ярихаар нэг өөр. Тэгээ дараа нь хүүхдийн бичсэн юмыг унших нэг өөр байхгүй юу? Яагаад бол тэр чинь хүүхэд ингээ бичиж аваад тийм тэгээ тэрийг ингээ принтлээд хүүхдүүд өгч байгаа шүү дээ. Тэр чинь ингээ дөөрөхгүй. Яг багш ярихаар ингээ нэг 10% нь ядаж ингээ шууд суучиж байгаа байхгүй. 7 хоног болгоо одоо тэр давтлагын газар тэр 7 хоногийн хичээлийг өгдөг байхгүй. Принтлээд шивсэн хүүхдүүдээр аваад ингээ ном шиг болгоод өгдөг байхгүй. Тэндээсээ авч тэрийг хүлээгээл тэндээсээ хичээлээ гээл. Гэтэ ер нь тэгэл нөгөө нэг танхимээр ирж нөгөө бүртгүүлж суух биш ер нь эцсийнхаа шалгалтанд тэнцгэл хамгийн чухал юм. Тэр хичээл дээр ирсэн байх нүггүй ямар ч хамаагүй. Зүгээр шалгалтандаа хідэж гисэн насан шалтгаалаа. Яа, амар хэцүү шүү дээ чинь хэсэгтэй. Тэгэд бол ямар ч амьдралгүй байсан. Амар хэцүү байсан байна. Тэгээд тэр донд хамгийн бэрхшээлтэй юм чамд юу байсан? Та нар анагаар хоохож байгаа бол энэ зүйл нь айгүй бэрхшээлтэй шүү чи юм уу тий. Хамгийн бэрхшээлтэй юм нь одоо юу шүү дээ. Ялангуяа ээж аваасаа болох юм. Ээж автагаа зүг байгуул ил бүх юм бэлэн шүү дээ. Хоол бэлэн, хувц унар угаацсан, гэр орон гэлтэй цэвэрч юм уу тий. Тийм байжгаад ялангуяа тийм хэцүү үед одоо ингэ завгүй үед ээж ав байсан бол айгүй амар байгаа байхгүй. Хоолыг нь бэлтчихнэ. Тэг ядаж орой өрөөд ирэх хантай хүн байдаг ч юм. Тэгвэл ингээ дандаа тэнцээ ганцаараа гэртээрэл ганцаараа бүү явахтаач ганцаараа буцахтаач ганцаараа тэгүнгууд л ингээ жоохон ганцаардна. Тэг найзууд ч гэсэн ингээл интернет ороод харангуут л гоё гоё юм хийгээл тий орж гараал тэрийг хараал гоё юм уу би хизээ нэг ингэх юм бол доо нэг тиймэрхүү. За тэгвэл сурамжтай зүйл. Одоо чи ингээд тий янаах дороод өөрийгөө таньж аваад өөртөө ингээд хичээлж яасан ягаал тий. Юу чи юу сурсан гэж бодож чинь хамгийн том зүйл нь энэ хугацаанд. Дайжилт сурсан гэж бодож байна. Ер нь ингээл за чи чаднаа л гэх юм бол чадхал юм байна гэдгийг ойлгосон. Хичээгэл юм бол ер нь хүн чаддаг юм. Ямар ч хэцүү юм байсан ч гэсэн одоо эхлээд би уйларчж байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхэд уйлархад бол би ингээл өөрийгөө ингээл ёо би ямар муухай юм яа юм би амар суух юм аа гэл ингээл амар уйлж байгаа байхгүй. Тэгэл хүмүүсээс хичээл одоо хүмүүс юу гэж бодох болмол гэл. Гэтэ тэр мөр бол хамаагүй тэгэл өөрөө хэрэг тэрийг ингээд даван туулаа за би дараачих тэрийг бүр илүү хичээнэ би чаднаа биний ард гарнаа гэж бодсон байхад хүн ингээл ард нь гардаг юм. Гэтэ чи бас нөгөө багаас ээж чаас айгу хатуу байсан тул туулагч нөгөө хатуудаа биш амар зөөлөн биднийг таваар нь байлгадаг. Гэхдээ ямар ч хатуу байхаа айгу мэддэг. Тэг ямар ч үед уулзсан биднийг заавал 2 цаг хичээл хийлгүүлдэг байсан тий. За 2 цаг та нар хичээл хийж. Тэгээд тий киногоо үзнэ үү тий гадаагаш тоглоно уу гэл. Тэгээд хамгийн амар би санд нөгөө бид нар ингээ бөөндө хэвтэл хичээл хийгээ сууж байгаа шүү дээ. Тэнгүүд чинь нөгөө нэг анука гүнжээ бид хэдэг бол загнахгүй байгаа шүү дээ тий. Чи юу хийж байгаа ямар хичээл юм тийм үү гэл сог дээр болохдох бодож чадахгүй. Талгаар ингээл тэгэл сог хийж байгаа амар бодлоо.
Би зүгээр ээж ганц гол ингээл нэлнээс бүр тэгэл за би нөт орчих гэх. Тэгэл чи нэг яаж бодоод байгаа суугийг л тэнгүүт. Ингээл харгуу сог уйл. Харин тийм. Тэгээ бид гурав ингээ хажууд инээж чадахгүй. Доош. Зэрэг амар сан тий. Тэгэхээр туулагч бол амар эс. Тэгээд өдрөөр нэгт хоол хийлэхгүй, гэр цэвэрлүүлэхгүй бүгдийг бэлдээд өгчдөг. Тэр хоол хийгээд өгчдөг. Тэгээ ажилласаа ирэхэд ч гэсэн бид нар юу ч хийгээг байх. Ани өөрөө хоолоо хийгээд. Тэгээ бид нар чихэр мэсэр чимс юмж оруулж ирээл тий. Тийм бас жоохон эрх төрлийн хүн байсан болохоор ч тэгсэн байна тий. Тэгтээ бас сайн загнуулдаг. Тий. Яг загнуулах юм дээр амар загнуулна. Хичээл дээр ялангуяа. Тэгэл аимж нөгөө манай Францын нөгөө нэг юу математикийн хичээлд нөгөө системд бид нэр 7 томыг үздэг шүү дээ. Эхний 1 2-ыг үзэл зогсчихдээ шүү дээ. Яг дэлцээгийн номинал дээр. Тэгэхэд ээж намайг нөгөө Монголын нөгөө системийн ном авчирсан аа. Чи Монголын баахан тийм томтой байсан биз дээ. Тэгээ 7 томьёо зааж өгөөд би намайг энийг ингээ бодгоо. Би 7 томьёо бүтэн суурчсан одоо бараг мартчихсан. Бараг чи Монгол номон дээр бэлтгэл хийдэг байсан. Монгол ном дээр математик хийдэгсэн. Манай Монголын математикийн ном аягүй сайн шүү. Ер нь бол тархиа ингээ байнга ажиллуулж байхад. Тэр аягүй сайн. Энэ эдийн 10 жил үзэхгүй байхад тэгээ ээжлэн Монголоос авчруулж ирсэн. Тэгвэл дуртай хичээл одоо чиний дуртай. Миний дуртай хичээл угаасаа 10 жил байхаас л биолог гэсэн. Тэгээ хим. Биологч амар 10 жил тахт бүр амар сонирхолтой байсан. Тэгээ амар төрний амар дуртай хичээл. Тэгээ химд айгүй дуртай. Хэдгээр жилээ? Би ч одоо 5 дугаар курс. Юу вэ? 5-д төгссөн шүү дээ. Энэ жил төгсөж байгаа. 6-д орж байгаа. Тий, 6 за ингээ шүдний эмч 6 жил хийдэм юм заа. Тий, сүүлчийн жилдээ орж байгаа. Тэгээд баярлаад байгаа шүү. Тэгээд одоо чи ингээ анханасаа орсон жилүүдээс ингээ хичээл чинь багасж гин үү? Эсвэл ингээ адилхан хичээлүүд үзээд төвшин нүүр болж гин үү? Юу ингэдэ эхний жил бол угаасаа бүр ярил юутай ч ингээ зүүрлэхээр гү хамгийн хэцүү. Хамгийн хэцүү. Угаасаа их ямар тийм амьдралгүй болдог. Чи нөгөө хүүхдийг зүгээр шалгаж байгаа байхгүй юу? Шахаж байгаа байхгүй юу? Хэдүүсүүд угаасаа тэр дундаас шантраад болж байгаа хүүхдүүд байгаа. Тэрийг зүгээр шалгаж байгаа байхгүй юу? Угаасаа та нар ямар ч хүүхдээ орж болноо. Гэтэ зүгээр л чадахгүйг чинь харъя гэж байгаа байхгүй юу? Биэлсэн ч тэр сонгогдно гэдэг. Эхний 300-д орсон эхлээ сонгоно. Юу авах вэ? Би зүгээр нарийн одоо эмчээрээ явмаар байна уу? Шүдний эмч. Тэгээ нөгөө нэг фарма гэдэг ч одоо юу гэх юм? Эми санч. Гэхдээ тэрийг яриа жоох муухай хэлээд байна л да. Одоо им зүвч. Тийм им зүвч гэх юм тий. Тэгээд бас нөгөө нэг юу бариач гэдэг штеп кинезит гэдэг. Тэгээд ингээд 4 янз гэдэг байхгүй юу? Техник 300-д орсон сонгоод дараагийнх нь ингээд сонгоод ээлжилжээ сонгодог байхгүй юу? Тэгээд шүдний эмчт болохоор 80 хүүхэд амар жоох хүүхэд. Яг бол сургуулийн жижиг юм чинь. Тэгчээд 2 дугаар курсээсээ би одоо шүд сонгоцож байгаа юм чинь шүдний одоо юу практик хичээл орж эхэлнэ. Тэгээд теорийн шүдний бас хичээл орж эхэлнэ. Дээрвчилсэн одоо шүд юу яадаг уу ингэж ургадаг уу нанаа бла бла гэл. Тэгээ би 2 3 та дандаа нөгөө нэг юу практик хичээл нь хиймэл хүн дээр. Хиймэл хүн дээр ингээл адилхан үр өндөж юм даа ингээл янз бүр ломб бийж мэгэл ингээл тий. Тийм тэгээ хажуугаар нь теори хичээл орно. Шүдний дандаа шүдэнтэй холбоотой. Гэхдээ яг хуу генерал хичээл ордог л та нөгөө хамгийн их одоо байдаг өвчин ч юм уу хамгийн их байдаг одоо тийм юмнууд нь орно. Бас бус эмчүүдтэй адилхан. Яаж яах вэ гэд. Тэгээд дараа нь 4 дугаар курсээс ахуулаад бид нар юу дадлага дээр гар. Манай сургуульч өөрөө сургууль тэгээд эмнэлэг байхгүй шүдний том эмнэлэг. 80 гаруй судалтай. 80 гаруй өвчтөн зэрэг авч болохоор тийм том эмнэлэг байхгүй. Тэгээд 4 дугаар курсээс шууд эмнэлэг дээрээ гараад 2-2-ороо болоод хүмүүсийг үзээд эхэлнэ. Шууд практик дээр гараад эхэлнэ. Тэгээд 4-5-та тэгээд 4-өвдөө тэгэж ороод 5-та ороод ирэнгүүт л бүр практик хичээл байхгүй дандаа дадлага эмнэлэг дээр. Тэгээд 5 дугаар курстэй хамгийн том шалгалт авав. Тэр нь юу вэ гэхээр 2 дугаар курсээс үдсэн бүх юм чинь шалгана. Бичгээр шалгана. Тэгээ энэ жилээс шинэ юм гаргасан тэр нь яриагаар. Одоо ингээд зүгээр нэг ингээд театр жүжиглэлт маяг болгоод нэг өрөөнд ороод ирэнгүүт нэг өвчтөн байгаа. Тэгэл тэр өвчтөн миний энэ ингээд байна гэдэг ч юм уу. Тэгээ би шууд эмч болоод за наадах чи ингэн одоо ингэн тэгэн ингээл би ийм хийн би хүн дээр ийм тест хийн одоо ингэн тэгээд тэрийг ингээд хажууд нь ингээд сууж байгаа шүүгчнэр байгаа. Тэд нар ингээд дүн тавиал. Тэгээ энэ жил би тэр шалгалтаа өгсөн. Тэгээ тэрэндээ тэнцээд тэрэндээ тэнцчих юм бол нөгөө нэг өөр шүдний эмнэлгүүд дээр орлон
эмч хийж болно гэсэн үг байхгүй ажиллаж болно гэсэн үг. Тийм тэр эрхээ авч байгаа гэсэн үг. Тэгээ одоо тэрийг хийж байгаа гэдэг чи. Тий. Одоо тэгэхээр би энэ зунаас аваад ажиллаж болно байхгүй юу? Одоо нөгөө нэг 100 мөн шүдний эмч чинь амралтанд явчихдаг шүү дээ. Тэр оронд нь орлоод хүчнүүдийн үзэн гэсэн үг. Эсвэл эмчийн амралтанд явангууд орлох юм хэрэгтэй юм тий. Ахаа. Шүдний эмч чинь практикт шууд оролцох гэлдэг байхгүй юу? Өөр эмчнэр чинь болохоор эхний 2-3 та дандаа теори үзнэ. Зүгээр нэг хайлт нэг 100 мөн стажийн зүгтээ очиж харна шүү дээ. Зүгээр л хар зохистой стаж. Тэгээд нэг 4-5-аасаа илүү хайлт нэг тусалж мусалдаг стаж. Бараг 10 жил. Тийм амар уддаг болохоор. Тэдгээр нь гэхдээ нөгөө нарийн мэсцлийн эмч тий. Өрхийн эмч ч гэсэн амар удаа. Тэгээ шүү дээ. Чи бүх биеийг үүсэж байгаа юм чи. Харин тэтгэл зүгээ бэлдэх ёстой юм байлээ гэ. За тэгвэл чи одоо юу гэж зөвлөмөр вэ? Орохынхоо өмнөх зунаа аюу гой хүссэн юм аа. Одоо аялдаг ч юм уу тий гоё цагийг гоё өнгөрөө. Хичээл хийхгүйсэн юм уу? Үгүй хичээл угаасаа тэр ямар хичээл орохыг би мэдэхгүй юм чинь угаасаа хийгээд чирэггүй. Яг гоо зарим хүүхдүүд бэлддэг юм байлээ л дээ зундаа. Бас нөгөө дадлага гэж үүд юм билээ зуны дадлага. Тэрэнд нь явуулсан. Тэр чинь бас тэгэл адилхан мөнгө. Техний хооронд эсвэл зүгээр ингээд тэр зундаа гоё амраад сэтгэл санаагаа амраагаад толгоогоо сайхан амраагаад өөрийгөө гоё бэлдээ сэтгэл зүгээ бэлдээ. За энэ би одоо ингээд гоё амарсан юм чинь одоо гоё дайраад орё тий. Би одоо гоё ингээд нэг л жил төвччихье гээл тий. Нэгэн жил гэдэг чинь хүний амьдрал юу ч шүү дээ. Амар хурдан. Айгу хурдан ингээд л өнгөрнө. Ингээд 25. Тий. Ингээд 25. Тэр шиг ингээд яг ард нь харсан багт айн хурдан өнгөрчихнө. Зүгээр л нэг жилийг би эндээ ингээд зарцуулчихъя гэж бодчих хэвээр анханасаа. Нэг тийм би зовоод байна, би бусдаас хоцроод байна ч юм уу. Би гоё юм хийхгүй байна гэж бодохгүйгээр зүгээр л би өөртөө дараа нь хөрөнгө оруулж байгаа гэж одоо тийм жил төвччихье. Уусаа аль шүү дээ мөнгөийг бол тий. Тийм тэрийг л бодоод тэрийг боддог ч юм уу. Тэгээд гоё жил төвччихье гэл тэгэл ер нь бэлтгэх ёстой сэтгэл зүгээ би төвчнэ гэдгээрээ. Тэгвэл манай найз одоо ингээд доктор төв бий болох ч байгаа шүү дээ. Тэгээд тэр хүний зүгээс чи одоо бид нарт ийм наад захын ийм шүдний одоо тэ та нар шүдээ ингэх ёстой шүү гэж юу нэг ийм анхааруулах ч юм уу сануулгах ч юм уу те юу гэж хэлмээр байна. За бүр хамгийн наад зах юм бол угаасаа шүдийг доор хаяж өдөрт 2 угаах хэрэгтэй. Өглөө 3 бишээс юм өдөр угаа гэдэг. Өдөр угааж болно. Гэхдээ хамгийн гол хүмүүс ч өдөр ажилдаа байдаг, гадуур явж идэг болохоор хинхэн ингээ угаадаг байхгүй. Тэгээ ер нь дор хаяж өдөрт 2. Тэгээ өглөө нь болохоор өглөө босоод усаа уулаа, өвлөн дээр усаа уун. Тэгээд цайгаа идчихэд цайгаа идснийхаа дараа өглөөнийхөө цайг идснийхаа дараа шүдээ угаана. Уг нь бол юм идснийхаа дараа 30 минут хүлээгээд угаах хэрэгтэй байхгүй юу? Яагаад гэвэл нөгөө юм идэн гол амны хүндийн нөгөө pH гэд байдэн штэ. pH. Тэр нь ингээд буурчдаг байхгүй юу? Тийм байхад нь чи нэмээд ингээ үрчих юм бол шүдээ илүү их нөгөө палм нэмэглээд байгаа юм. Тийм, ер нь бол илүү их ингээд гимтэйгээд байна, бимээ гэдэг. Тийм гимтэйгээд байна гэсэн үг байхгүй юу? Тийм учраас ер нь 30 минут хүлээж аваад байгаа хэрэгтэй. Гэтэ хүмүүс өглөө 30 минут хүлэе гэхээр мартаад гараа авчдаг шүдээ байхгүй. Тэсний хооронд зүгээр юм идчихэж шууд угаа. Тэгэх юм бол мартахгүй. Тэгээд оройн нь болохоор бас шүдээ угааш. Тэгтээ бас юм идснийхаа дараа яг унтахынхаа өмнө. Тэрнээс өмнө юу юм идчихэд шүдээ угаачаа дараа нь дахиад нэг би оранж жуус ууч юм. Тийм байхгүй. Дандаа яг унтахынхаа өмнө тэгэл юм идэхгүй цаашаа юу ч уухгүй. Яг усууж болно. Тэгэж угаана. Тэгээд ер нь оройдоо ингээд нөө шүдний нууц өгдөө штэ. Уцыг ингээд шүд болгоныхоо хооронд ингээд явуулчих юм бол ер нь хорхоодох асуудал нэг байхгүй. Шүдээ угаасныхаа дараа ингээд үү? Гэтэ тэрийг яг өдөр болгон хийхгүй ч 7 хоногт 3-4 удаа. Тэгээ хамгийн гол нь тэрийг ихтэй ингээд буула хайрлж хийх хэрэгтэй байхгүй. Хүмүүс ингээд аймаж байгаа ингээд ингэдэг тэр чинь доошоо татдаг. Тэр чинь ингээд буули чинь гимтэж ин л гэсэн үг. Нэг мэддэхгүй байгаа ч гэсэн. Тэгээ чи байнга тэгээ хийх юм бол буул чинь ингээд доошоо ингээд гимцээр байгаа мухалч шүү дээ. Тэгэхээр тэрийгээ бодоод тэгээ манай сургууль яг 2 дахь курст байхад л манай нэг багш ярьжсэн байхгүй. Нөгөө шүдний одоо утас ингээд яадаг гэд тэр чахаа нэлээ. Швед илүү, Финланд илүү тийм оронд одоо тэр нөгөө дээдлийн тэр орнуудад нэг хотод биш үү. Ингээд шүдний ингээд нөгөө утас ингээд хийсээр агаад хүмүүс ингээд ямар ч хорхоо итгэе болцсон. Тэгээ тэрнээс болоод бүр шүдний сургуулиуд хүртэл хаажсан гэж байгаа байхгүй. Ингээд нэг хэрэгтэй болохоо болцсон гэд. Ялангуяа энэ шүдний завсар яг энэ хэсэг ингээд угаахдахгүй байхгүй юу? Яг л шүд чинь юм байгаа юм чинь ингээд энэ хэсгийг угаад энэ хэсгийн доторх хэсгийг угааж чадахгүй шүү дээ. Тийм учраас тийм учраас нөгөө нэг уцаа явуулангуудлын доторх юм ингээ хамаа авчна. Тэгээ энэ доор үлдсэн юм тэр нөгөө нэг одоо шүдний юу гэдэг монголоор юу гэдэг мэдгүй. Францаар болох буусы даантайгаад удах гэдэг байхгүй юу. Тэрийг яг энэ хоёр үеэр нь ингээ явуулахаар бүх юм гаргаад ирдэг байхгүй.
Тэрийг бол хүн болгон бас хэрэглэх хэрэгтэй. Ингээ хэрэглэсэн байхад ер нь бол тэгээд нэг хорхоод нэг гэсэн байна. Жоохон хүүхдийн шүдийг. Жоохон хүүхдийн шүдний оог амар анзаарах хэрэгтэй. Дотроо нөгөө нэг юу флюор гэж өгдөг байхгүй юу? Монголоор юу гэдэг флор. Юу шүү дээ? Юу гэдэг? Соода шиг үү? Үгүй тийм яхан флор гэдэг хаа монголоор. Тэгэхээр тэр хавцаа заяа. Тийм юмтай шүдний сойз байна уугүй гэдгийг харах хэрэгтэй. Тийм байвал муухай юм уу? Үгүй тийм юмтай байх ёстой байхгүй. Зарим шүдний оонууд байдаггүй байхгүй. Тэр чинь нөгөө нэг хүүхдийн одоо бидний ч гэсэн шүдний оод байх хэрэгтэй. Тэр чинь нөгөө паалыг нь хамгаалдаг байхгүй юу? Илүү нөгөө нэг хүчтэй болгож бац бүгдөө болгож өгдөг юм тэр байхгүй. Тэгээ тийм юмтай шүдний оо. Тэгээ ялангуяа жоох хүүхдийг одоо дөнгөж төрж байгаа хүүхдийг шүдгүү байгаа шүү дээ. Бүүлийг ингээд гараараа ингээд цэвэрлэх ёстой ингээд. Энд чинь одоо юу гэдэг үлээ? Тийм нэг юм шүдний жижиг юм шиг хийгээд байдаг шүү дээ. Ингээд хуруундаа ичдэг юм байдаг байхгүй. Тэрүүгээр ингээд усаар цэвэрлээл. Тэр чинь угаасаа сүү муу жан зөндөө юм бас болно шүү дээ. Тэгээ цэвэрлээл. Тэгээ шүдэн гарцсан хүүхд байх юм бол яг хүүхдээр өөр нь эхэлж угаалгуулаад тэр чинь өөрөө ингээд би шүдээ угааж ингээд баярлаа шүү дээ. Тэгснийхэн дараа ээж нь ч юм уу аав нь ингээд дандаа шалгах хэрэгтэй. Дараа за ээж нь одоо ингээд энийг янзлаад өгье ч юм уу тэг ингээд угаах хэрэггүй хүүхд хоёр угаах хэрэгтэй. Хүүхд ч өөрөө ингээд зөв угааж чадахгүй байхгүй. Зүгээр ингээд амандаа байлгаад идэх ч юм уу тий. Одоо юм идчихэд шүдээ угааж чадахгүй байлаа гэхэд одоо чи нэг шоколад идэх ч юм уу тий. Эсвэл нэг бичээ эснийхаа дараа шүдээ угааж чадахгүй юм чинь зүгээр ингээд цэвэр ус аваад ингээд амандаа ингэж хийж агаад тэгэл залгаад нэг 2 3 ингэсэн байх тараараа. Ер нь тэгээд эцсийнхаа дараа тэгээд зайлаад сайн гэж юу. Тэгэх юм бол нөгөө нэг амдах хөндийнийхөө нөгөө pH нь өндөрсгөөд тэгээд яг ямар байх хэмжээнд навьж байгаа гэсэн үг. Ус чинь нөгөө юу ч юм чам. Ер нь асуулах. Гэтэл лимиттэй шүү. Хичээлээс гадна одоо сургуулиас гадна хийх дуртай чиний хувь хүнийг одоо танилцуулъя л та. Хобби моби те юу вэ? Чи сквад одоо тэр чигтээ амьдралаа шүдний үн зориулсан уу? Юу их дуртай чиний хувь хүн? Өөрөө ямар дадал зуршилтай хүн юм? Спорт чөлөө цагаар хайгуу дуртай. Ер нь бол жоохон спорт хөдөлгөөнтэй байх дуртай. Яг бол багаас л манай агаа хажууд байнга спорт хийдэг байсан. Аав ч гэсэн амар хөдөлгөөнтэй. Манай ээж яг жоохон спортс жоохон холон байхгүй. Агаа бол багаас л ингээл гарч гүүгээл ингээл тасгал хийгээл гизний татал маталт ингээл хийгээл ер нь тэрийг би харсаар хагаад аагаа гарч цуг гүйдэг ч юм уу, дуурайд гизний татал цээдэг ч юм уу. Тэгсээр байгаа ер нь ингээд спорт айгуу дуртай болсон гэх юм уу. Тэгээд угаасаа багаас аав ээж бүх юмд явсан энэ дэрснээс хойш. Усан сэлтэнд явсан 3 4 жил явсан. Би тэрний бүр амар туртай байсан. Тэгсэн чи ээж за хүүхэд болноо мөрчөө амар том болоод одоо бойлгээд тэгээ бойлуулжсэн. Тэгээд битүүр цуг бүжгэнд явж исэн. Битүүр брейк дэнс цаахаа. Амар их. Тэрийг бас ээж эрэгтэй хөх тийм газраал явах юм бойлгээ бойлуулж. Тэгээ нэг үсэн юу яасан бэ? Хамаагүй мөр зүр хөрцөн байсан бэ? Хүлэн мүлчин тэгэл байнга хөрөл. Тэгэл ээж эрэгтэй хөх тийм за бойлгээл найдахаа. Жохо эмгтэлэг байх гэдэг байхгүй нөө. Тэгээ битүүр чинь бас нэг хальт нэг тенсэнд явсан. Тэгээ газрын тенс. Тийм. Гэхдээ бас нөгөө гар өгчнэгээ бас бойлуулсан. Ер нь бол тэгэл за эмгтээ хөхтөрөө жохо юм бэ гэх. Тэгээд явсаар байгаа би волейболд ороод тэгсэн чи тэр нь манай ээж таалагдаад агаач гоё гэл. Тэгэл би волейболд бүр амар туртаа болоод 4 5 жил явсан баха. Тэгээ яг хуу нөгөө нэг дээд сургуульд орж байгаа болоход болоод тэгээ дээд сургуулийн нөгөө нэг спорт гэж байдаг байхгүй бас тэрэндээ хүртгүүлээ тэрэндээ волейбол орно яв. Байнга жил болгон хийдэг байсан. Тэгээд одооноос болохоор айгүй фитнесээр амар төлхөө явж байгаа. Урд нь гэсэн фитнес явдаг байсан л та. Гэтэ ер нь бол одооноос бүр амар төлхөө ингээд цаг зав гаргав. Тийм цаг зав гаргаад одоо юу гэх юм бүр ингээд за энэ өдрийн дасгалыг хийн ингээ одоо юу планингтай болцсон гэх юм уу. Тэгэж явдаг бас. Чамд одоо тийм хэлэх дуртай зүйл байна уу чамд? Нэг гойтой нэг амьдралын позитив. Би тийм амар том юм биш шүү дээ. Бүх шүү дээ. Одоо тэгээ биш шүү дээ тэгээд ахгүй. Биш чи ингээд өөртөө айгу хэлэх дуртай. Одоо чи тэгсэн чи чадна гэвэл чаддсан байх гэдэг шиг. Чи ингээд өөртөө хэлдэг ч юм өөртөө анхааруулдаг. Эсвэл чиний юм дуртай юм ишлэл ч юм уу те нэг тиймэрхүү юм байна. Би ч бодоодох гэж байна. Бодоодох гэж байна. Тулгамдаад шүү. Тэнийг юм ярьчих үү гэж. Нүг дандаа ингээ юу гэх юм. За аав ээжийнхээ ачийг хариулна даа л гэж амар их боддог. Аав ээжийнхээ ачийг. Тийм. Эмээ өөрийнхөө ачийг хариулна даа. Тэгээ гоё аав ээжийнхээ ачийг хариулна бүх юмдээ дандаа тэгж үздэг. Яг ингээ шантраад гэлэнгууд л за чи чадна харж байгаа хүмүүс зөндөө байгаа хүлээж байгаа хүмүүс зөндөө байгаа гэл. Эмээ өвгөө бодвол бас айгүй удаа хүлээж байгаа тий. Эмээ өвгөө юу бас эмчилчмээр шүү дээ тий. Шүү дээ. Тийм тэгэж л айрх бод юм байна юу. Тийм яах гэж энэ чинь ирсэн билээ л байх бод.
Тэгвэл Монголд амьдрал дээр амьдрын шүү дээ гоё тий. Тийм шүү дээ. Монголоос Өөр залуучууд шиг за би амьдралаа бодлоо гэж явна шүү дээ тий. Тийм тэгэхгүй ингээд аав ээжээр бас амьдралаа золиослоо ирсэн багт нь найз нөхдөөсөө ч хол гэр бүлээсээ ч хол аав ээжээсээ ч хол агаа итэрийн төлөө ирсэн багт нь Тийм. тийм тэрийн л аваад. Тийм надад соогийн таалагддаг зүйл нь ямар ч зүйлийг чи ингээд одоо нөгөө ээж аваасаа эсвэл одоо энэ сурч байгаа сургуулиас илүү тавьдаггүй. Яг ингээд соогийн нэг юм юу гэдэг шиг priority. Яг нэг зүйл нь бол яг тэрэндээ байдаг. Тэрнээсээ ингээд нөгөөдөг чинь дэлгийхгүй. Одоо ингээд бидний үеийнхэн чинь гэр бүлтэй болоод ингээд тустаагаар л явж байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд чи яг болно. Гэхдээ энэ хүн чинь бас нэг юм зоригтой байгаад байгаа байхгүй. Тэрнээсээ эзэж хазаадаг. Яг тэр нь мэдэгддэг чам дээр. За өнөөдөр ингээд найзаа гайхуулах влог дуслаа. Яа ичмэр юм бэ гэдэг байхгүй. Уус амар гайхуулмаар найз мөн шүү дээ. Битүү бодлоо дарах хөдлөлөө заа. Одоо хүмүүсийн яриаг сонсох ч юм уу гэж. Заах чи юм. Инээдтэй юм ярихгүй юм. За энэ чи инээдтэй юм биш заа. Инээдтэй юм ярил битээр ярина. Тэ? Зүгээр зүгээр хошшоо ярьж өгөх. Би бүр хошшоо бүх юм юм. Энэ бүр бүх хошшоо мэддэг ёо. Нэг юм ярьж байгаа л энийг шигдэрдэг дээ шүү дээ. Тэгээ би юу гэдэг хошшоо дээр чи мэддэг. Би угаасаа энэ юуг хийе гэж амар их бодож ирсэн. Сойгоос энийг асууна гэж бодсон. Тэгээд цаг үеийн ч амар тааж авал төс өмнөх жилээс нь би ингээд бараг юм баримтат кино бичлэг шиг юм авчлаа. Тэгээд энийг чи бас 10 жилийн дараа үзэн шүү дээ хоёулаа суугаад. Нөө ингэж ярьж ирсэн биш тэнийг. Яа тэр үед юу гэж өгч юм да гэдэг. Сая ингэж амар алцханаа тэрийг юу гэдэг үлээ мэлээ гэдэг амар тэгсэн үгүй юу? Үгүй гэхдээ шүү дээ тий. Одоо ингээ хоёлаа 10 хэдэн жил амьдарч байгаа шүү. Тэгмээ би бол өөртөө монголоор айгүй сайн ярьдаг гэж боддог. Би ч тэгэж боддог. Гэхдээ сая би ингээ амар тэнийг толгомдоод зарим өмнөд орж ирэхгүй. Би ч бол гайгүй ярьдаг шүү дээ. Тэг. Тэг ингээ алцханаа гүрээ. Юу гэдэг лээ. Гэхдээ шүү дээ чи одоо эндхийн хэлээр нь сурж байгаа юм чинь чи Монгол анхаах үзээгүй юм чинь чам нөгөө нэг харин vocabulary байхгүй. Харин яг тэр мэрэгжлийн үг нь орж ирэхгүй байгаа. Тийм мэрэгжлийн үг нь орж ирэхгүй. Тэгэхээр чинь тэгээд ихтэй би нөгөө доор нь юу хийчихнэ. Аа часнаа. Тэгээд хийчихнэ. Тэгээ зураг мөргийг оруулчих. Яг буусаа тавтах юмтай байх гэсэн чи. Тэр нь үрнэ гэж игээд. Тэгээд манай найз хөө single биш шүү. Бичиж. Яг краш л болж байгаа. Тэг краш л болно. Тэгээ манай найзаас хэрэг та асуумаараа үзвэл асуугаараа би Instagram-ын тавьчихна. Манай нэг нэмэр. Монголоос хүүхдүүд битээ яаж сургуульд очих вэ гэж асуугаар манай өөрөөс би нөгөө зүгээр багаасаа ингэ аав ээжигээ дагаад ирсэн болохоор би яг ямар визээр гарах ёстой юм гэхтэйг мэдэхгүй шүү. Тийм. Тийм болохоор энд сурдаг эсвэл энд сурах гад ирсэн тэгээ тэрэндээ бэлдэж байгаа бол манай найз асуугаарай. Энийг бас бичиж авсан амар баяртай. Угаасаа энэ найзаараа бид нар амар бахархдаг. Бараг хурдын жолооч шүдэ үзүүлээ. Тэгээд араасаа ингэж очрлж. Тий, очрлж байгаа бид нар. Уус тэгээд л сооги байгаа хамаагүй. Сооги гэтэрлээ гэх. Тэгээд одоо бид нар асууж сооги ингэж ах шүү яах вэ гэл. Бид нар бүгдээрээ сооги асуусан. Тэгээд манай унаа чи ингэж тэр нь ч надад гоё юм уу? Уус тэгээд найзгаа тэгээд давхар шалгалт хийгээд байгаа юм шүү. Энэ сурж гин үү? Энэ яаж юм? Тий шүү дээ. Тэгээ өнөөдөр манай найз байдлаа. Манай солонгоо найз байдлаа. Тэгээд дараа жил Монгол очино манай хүн. Төгсөөд тэгээд бас эмчнэр үзвэл манай найзыг аваарай. Дадлахаар аваарай. Хийж магадгүй шүү. Дадлах хийшүү. Манай найз драч шүтээ ажиллалаарэ. Тэгээд өнөөдрийнхөө идүүлэх влогийг дуусгая. Чамд хэлэх юм байна. Таалагдсан бол лайк, subscribe, comment. Хонх мохоо дараарай. Манай намайг загасан шүү. Би нөгөө нэг чаахаа таач. Стори хийсэн. Хонхоо дараач. Тэгээд хонх мохоо дараарай манайхаа. Тийм. Тэгээд ийм бичлэг таалагдчихвэл бас дараа нүгээр найзтайгаа гайхуулъя. Эсвэл энэний бас part 2-ыг бас авмаар байвал тий. Чи part 2 хин нэр болно. Бас цаг зав явах амар зав амар биз. Одоо энэ 30 минутын дараа бас ажилдаа явах хэрэгтэй бай. Тэгээ бид тээр энд дуусгая. Тэгээд үдсэнд маш их баярлалаа. Тэгээд хэл юм зүрх. Бид тээр үдсэнд баярлалаа. Манай үдсэнд баярлалаа. Тэгээд ингэ дуусгах юм. За бай. За бай. Жоо чанга. Ханы торсон шаарсан. Жинплэр. Төмс. Алдартай төмс. Бэдэг алдартай төмс. Тэ?
гэж босгох нэлээ юм.